Сайн байцгаана уу? За би өнөөдөр та бүхэндээ Pinterest-ээс санаа авч хэрхэн 7 хоногийн хувцастаа бүрдүүлэх талаар зөвлөгөө өгье. Надад саяхан Mangos авсан нэг кардиган байгаа. Тэр кардиганыг ашиглаад ямар хувцастууд бүрдүүлэх боломжтойг Pinterest-ээс хай. За эхлээд надад энэ кардиган байгаа. Кардиганы нэрийг хуулж аваад Pinterest-ийн search bar дээр тавья. Окей, хамааралтай хувцастууд гарч ирж байна. За эндээс энэ логыг сонгоё. Өөрт байсан цэнхэр сороочийг дотор нөмсөв. Доогоор нь хар өргөн өмд өмссөн. Өргөн пижактай энэ зурнаас гадуур нь пижак таварж өмсөх санааг бас авсан. Тэгээд бас гадуур байсан болохоор гадуур пижак таварж өмсөх хэрэгтэйсэн. За дараагийн лог бол миний Pinterest-ийн feedback дээр байсан энэ зурган дээр outfit-нуудаас санаа авсан. Өнгө загварын үед яг ижил биш боловч богны бог пижак, носон цамц гэсэн ерхий бүрдлэн төстэй байгаа. За дараагийн outfit бол миний өөрийн Fall and Spring гэдэг боордод хадгалсан. Энэ outfit outfit-ийг бүгдээрээ бүрдүүлэх гэж үзье. Ер нь бол англиар бол outfit look гэдэг аль алингээр нь хийсэн болно хүсэлтэйг. За эхлээд өөртөө байгаа зүстэй цэнхэр сороочин цамц болон джинсийг өмссөн. Дараа нь гадуур нь харж байгаа пижак өмсөж нөхөрлөг нь ирж байна. За дараагийн outfit бол миний өөрийн Fall and Spring боордод хадгалсан outfit байгаа. За энэ outfit яагаад үнийг сонгосон бэ гэхээр надад ийм хүрэн нос цамц байдаг. Бас мөн ийм сарал джинс өмд байгаа. Тийм болохоор энэ outfit-ийг бүрдүүлэх боломжтой гэж сонгосон байгаа. Pinterest-ээс санаа авахтаа гол нь яг ижил төр төрхийг бүрдүүлэх нь чухал биш. Чамд байгаа ижил төстэй өмд цамц, гадуур хувцас аль нь ч байсан. Тэдрийг ашиглаад төстэй эсвэл арай өөр хувцалт логыг бүрдүүлэх боломжтой.